Үндэсний бахархал. Дунд хоргийн шарын давааны хадны зураг. Говийн уудам хөндийд цаг хугацаа зарцжээ. Ээлсэнд дарагдаж цаг хугацаанд уртад элэгдсэн хад чулуун дээр эртний нүүдэлчдийн сүр хүч морин туур амир өнөө хүртэл бүдгэрэлгүй хадгалагдсан мэт санагдана. Өмнөгөө аймгийн ноён сумын нутагт орших дунд хоргийн шарын давааны хадны зураг нь түргийн үеийн түүх соёлыг өгүүлсэн үнэт урсгалын нэг юм. Энэ чулуун дээр нүүдэлчин угсаатны баатруудын дүрс зураг сэлэгдэн үлдсэн нь бүхэл бүтэн судлагдах болжээ. Олноо түргийн хаан тулс хэмээн алдарсан Евразийн уудам тал нутгийг эзэгнэн суусан угсаатны цэрэг төрийн сүр хүч зэвсэг техникийн хөгжил морьтон баатруудын дүр төрх мөнхөрчээ. Зөвхөн ан ав биш, төр тулсын мандал бадрал, цэргийн жагсаал, морин соёлын гайхамшигыг энд маш нарийн сийлсэн байдаг. Хадан дүрслэгдсэн морьтон эрсийн сүр хүч өнөөдөр ч тодхон мэдрэгдэн. Дакужава хүлгийн хөдөлгөөн эзнийхээ цог химортой нийлэн яг л чулуунаас амилан гарах мэт харагдана. Хүлэг морьдын сүүлийг мод олгон боож, эрүүн доор нь цацаг чимэг зүүснэ нь онцгой гавьяа байгуулсан эзэнтэй үнэнч хүлгийг илэрхийлнэ. Эрт цагт дайн тулаан ан авд ялгарсан хүлгүүддэн энэ гоёл чимэглэлийг зүүдэг уламжлалтай байжээ. Морьдын сүүлийг гурвалжлан боох, дэлэндэн чимэг зүүх энэхүү уламжлал нь түргээс хэдэн зууны өмнөх хүннүүгийн үеэс ихтэй бөгөөд энэ нь тухайн хүлгийг зөвхөн унлаг биш, төрийн болон цэргийн сүр хүчний бэлэгдэл, сэтэртэй хүлэг гэдгийг илтгэдэг байлаа. Эртний нүүдэлчдийн амьдралд хүлэг морьд нь эзнийх нь сүр хүч, нэр төрийн илэрхийлэл байлаа. Тиймдээ ч ан авын олзноос моринтон хэшиг хүртээх, мялаах зан үйлийг үйлдэн, элдв янзаар чимэглэн байсан тухай домог хуучаараа одоо ч яригдсаар байна. Чулуунаа мөнхөрсөн тэрхүү морьтон өнөөдөрч алс зүг давхсаар байх шиг санагдана. Хад чулуун дээр үлдсэн тэр дүрсүүд нүүдэлчдийн хэмэр, морин соёлын сүр хүчийг үеийн үед хүүрнэн үлдээсээр. Тэд бол он цагийн гүнд гээгдээгүй Монгол ухаан, морин дээдлэх төрч ёсны мөнхийн дуулал, эх орны минь бахархалд түүхийн чулуун гэрчүүд билээ.